Би буруу явлыг дээр очсон байна. Улаанбаатар хавцал амар өндөр байгаа гэх. Хай. За шинэ влог эхлүүлнэ. За юуны тухай вэ гэхлээр та бүхний мэдэж байгаачлан би зуны дадлагтай. Тэгээд зуны дадлага дээрээ ирэх гээд ирсэн байна. Тэгсэн чи одоо цаг 7:20 болж байна. Амар их түрээд ирлээ. Энэ хоцорчин гээд амар сандраад эрт гарцсан чи амар их түрээд ирсэн. Тэгээд инээ энэ жил болохоор бидэд сонгон хайрхан дүүргийн нийцсэн имлэг дээр хуваалцсан байна. Тэг ингээ гаднаас нь харсан ер нь амар гоё юм гэдүүлээ. Том бүтээн байгуулалттай байна. Тэгэд таад бас сонирхолтой за. Ингээд үүд гисэн. Вау. Тэнцээ түрүүн ламжин түүгнээ шүднийх нь бас тэндээсэн. Би ингээд тэрцэн. Тэгээд имлэг хавар кофе шоп болоо сууж гэсэн чинь байхгүй. Тэгээд арай жоох ойрхон байсан нэг хідэн бүгдээрээ хаалттай байсан. Яа тэгээд ингээд имлэг дээр ингээд сууж юм. Одоо бүтэн цагийн дараа байлаа маань эхэлнэ. Тэгээд цаг 30 минут ч гэж магадгүй. Яа нэзута. Би бүр сая баллаа. Өглөө имлэг дээр очсон байсан шүү дээ. Тэгээ тэнцээ би ингээд ангийнхнаа хөлөө суужсан байхгүй юу? Тэгсэн чинь би буруу имлэг дээр очсон байна. Тэгээд буцаад тэндээсээ ингээд нөгөө цам гарвын тэнд байдаг имлэгний гинэ. Тэгээд map запас ингээд хайхлаар зөвхөн тэр 21-ийн тэнд байдаг имлэг гарч ирдэг заяо. Асуух лээсэн байна. Тэгээ би одоо явж ийн сая UB Cab-даад арай гайгүй өрчлөө. Тэгээд амар төвчээтэй найдчихэл. Тэгээд манай сая таксины ах маань ер нь амар хурдан бас явдаг. Айгуу тийм авсхотж олооч байсан талдаа би бас гайгүй ирж байна. Тий. За тэгээд алга дээр болцгаая бай. Би бүр өсчөнтэй юм байна нэ. Одоо ингээд эмнэлгийнхаа дор өсчөнтэй. Миний эмнэлэг ирж үзэлээрээ манай. Би эмнэлэгтэй байна. Сая л бидлээ. Бүр монголоор оо. Юм уу? Тэг ингээд сууж байна да. Улаанбаатарны тархалт амар өндөр байгаа гэд. Тэг бидэд уцсан хэлэх гээд хүлээж байна. Би ямар амар хар харагдаад байна. Хар байна уу нэзэн харалцсан байна уу? Окей, бор байж болно тий. Хар байж л биш ээ нөө. Уцсан дээр би амар хар харагдаад байна. Чи цагаан үссэн байх Ашиг шээ. цагаас хойх нь ашиг да. Бас яг бор байж болсон. Тослогдсон бүх юм бүр юу ч болцсон. За. Ингээд 2 дахь өдөр маань дуслаа. Амар ядарч байна ёо. Гадаа бороо ороод завсан болохоор амар гоё болцсон байна. Халамж. Өчтөр бүр амар халамжсан. Амар хүстэй байна энэ үгээр.
Бид 24 жижүүр. За одоо өөрийн хэдүү 4 цаг 5 минут болж байна. Тэгээд яалтай тусламжийн засаг дээр жижүүр тонж байна. Гата бороод сэрүүхэн байна. Өнөөдөр тэгээд ингэ бүр амар их хүмүүс ирлээ бүр. Йоо. Exhausted. Өглөө аим нүүр мөрөө бодлоо. Амар хөрх гарсан. Одоо боо ингэ дээл бүсэрч. Бодон ярьлаад. Юу ч болоод. Тэгээд бид гурав ингэж хоол идэх гээд манай ээж хоол авчирсан орой. Тэгээд итгэхгүй байж амар завгүй цаа. Тэгээд одоо л нэг юм хоол идэх цаг гараад. Хоол идэх гээд үүдэн сууж байна уу. Яа миний бүр давхар авахгүй. Hello. За өглөөний одоо 8 цаг болж байна. Тэгээд ямар ч сан дадлага дуусчлаа. Дадлага гинэ. Жижигтэй хоноод 24 цаг. Жижиг юу дүүлээ? Өчтөр өглөө 9 гээд дадлагатай ирсэн. Тэгээд үргэлжлүүлээд хоноод тэгээд одоо бууж ийн. Шөнөөл нэрээ тэгэхээр бүр нэрээ цурамч хийсэнгүү. Бүр 1 минут 4-5 минут л баруун унтсан баха. Нэг жоохон л унтсан. Тэгээд цэрээд одоо болохоор нөөс хөвчлээ. Гадаа амар гоё байна. Урчин жоохон хүүтэн байсан. Тэгээд ер нь нэлийн галзуу шүнэлт болж өнгөрсөө дөө. Яа, одоо гэрлүүгээ харж байна. Гадаа гоё байна. Би амар харагч байна. Бодон ажиллагаагүй болохоор бүр аим шигтэй. Тэгээ гамшиг юм харагдчихэв. Дэлгүүр орчих гэсэн дэлгүүр нээс юм болоо да. Нөө хам авч яваад юм уу? Яа, тэгээд яна гэсэн чи төв цамд бар төвчээд ам шүү. Яа, тэр юм ингээл дадлага дээрээ аюух бичлэг хийсэн. Гэтэ ерөөсөө юм ярьж бол чадсангүй. Тэгээ бахан хүмүүстэй байсан болохоор нэг хальт бичлэг хийлээ. Тэгээд ямар ч лого дуусгана л гэж бодчих. Тэгээд би яг ингээ хүмүүсээ яаж ингээд эмнэлэг дээр скул хичээлээр байх ингээд влог бичээд ерөөсөө ингээд мэдгүй ойлгохгүй амар хэцүү юм байна. Тэгээд улаан цай эмчнэр, сувлагчнэр хүмүүс ингээ өөдөөс хараад тахад би ингээд зөрүүлээд ингээ бичлэг хийгээ яриа зогсож бол уусаа чадахгүй байна. Тэгээд ямар ч сан өнөөдөр өчигдөр жижүүр санаа тэгээд өчигдөр амраад тэгээд өнөөдөр дахиад юутай дадлагатай ирсэн байж байна. Тэрээ болохоор play time руу явах гэж байгаа. Яа, өнөөдөр 5 дахь өдөр өчигдөр play time хэлсэн. Өчигдөр тэгээд өглөө дөнгөж нөө жижигрээс буугаад тэгээд огт унтаагүй. Тиймээс болохоор яг хараад унтаад тэгээд юу нөө play time руу явах мах болол өнгөрсөн. Тэгээд өнөөдөр явъя гэж бодож байна. За өнөөдөр хэлээ явахад дадлагт гарч байна. Charity,
ямар ч сайн дадлага маань дуусаад гараа явж вэ. Яг үндэ ингээд амар ядарсан. Тэгээ өдөр алга хичээлдээ явдагч гэсэндээ одоо ингээд яг имлэг дээр ирээд дадлага хийх. Тэгээ яг тэ имлийн орчинд ажиллах ингээд шал өөр байдаг. Хэдий бид нар яг ийм мэргэжлийн эмчнэр болоод яг гартаж тэ хүмүүс өөрсдөө үзээд үзлэгээ хийгээд явдаггүй ч гэсэндээ ер нь аль яг ингээд бүх хүмүүст туслаад тэгээ мэдгүй юм уншаад тэг явдаг учраас ер нь нэлээд ядардаг. Тэгэл нэг дадлага хичээдэг хэд хоног штэ. Тэгэнгүүт амар ядраад хахаар яана цаашдаа яаж юмч болно? Юмч олчоод өдөр болгон тэг бүхэл бүтэн ингээд бүтэн жил тойроод өдөр болгон яаж ингэж хүн үзнэ? Энэ болсон жилийг яана гэж амар их боддог байхгүй юу? Яа гэхдээ бас том болоод төвчл бас арай өөр болох маадгүй тий. Гэтэ амар гоё байна. Ямар ч гэсэн энэ дадлага дээр бол ингээд маш их зүйлийг сурч авсан. Тийм. Тэгэд битгүй. Би өөр нь ингээд нэг амар ингээ юм унших нэг амар дуртай хүн бас бихгүй юу. Тэгэл ер нь жоохон албан шалтгаан жоохон унших болохгүй. Гэтэ энэ дадлага дээр би ингээд тэмдэглээч амар гоё хэмээр санагдаад. Тэгэл нэг юм харах юм бол тэрийг энэ яг ингээд юу байсан юм бол яад юм бол яах ёстой юм бол гэж тэгээд өвчин болгон дээр ч юм уу тэгж бодоод тэрийг ингээд ер нь амар юм өөрхөн хүсэл сонирхлоор уншаад явсан. Яа тэр нь ингээд мэдгүй таалагдж байгаа болохоор хийж байгаа л гэдэг би бодсон. Яа тэгээд ямар ч амар олон эмчнээс маш олон маш их зүйлийг сурч авсан маш гоё дадлага болж өнгөрлөө гэж би харж байна. Тэгээд дээр хата ингээд ер нь сургалтуудыг басан байна. Гоё юм хэрэгэж байгаа шүү дээ. Тэнгүүд бүгд ингээд амар хүсэж авч ирэх байна даа. Энэ дээр ингээд ажиллах юм гоё ядгүй. Хүмүүсээ тайлбарласан ингээд амар сонирхолтой айгу гоё байх юм аа гэдэг. Тэгээ яг үндэ заяа. Чин зүгээр ингээд амар завгүй байж байгаа, амар хэмжиж байгаа дундуур нь нэг 2 минут хаар сквот сайн цагаараа ч юм уу тий зураг бичлэг юу нэг авч ястаа хийж байгаа байхгүй юу. Тэнгүүт ингээд яг үндэ бид нар тийм амар ингээд зовжоо баа тэгээд сошиал орчин хэлэхгүй. Тэгээд чиний сошиалаар яруу тэр амар хэцүүсэн. Тэгээд яа одоо даваа гэж юм амар гоё байхгүй юу. Тэгээд ингээд хүмүүс мэдгүй амар гоё гэдэл татахад байдаг. Яг үндэ бид хэдэд бол яг энгийн одоо бусад мэргэжлийн бусад одоо мэргэжлэр сурдаг оюутнуудын хэдэд татлаас бүр ингээд бараг 10-20 дахин магадгүй 100 дахин ер нь л хэцүүдэг. Тэгээд яг хүний амь настай тулж харьцаж байгаа мэргэжил болохоор ер нь л бид нар юу ч мэдгүй одоо оюут ингээд явж байгаа шүү дээ. Тэгээд эмч нарын шууд ингээд дагаад явхаар эмчнэр за одоо шууд үзлэгээ хий. За хүнээс юм асуу. Яах юм шүү. Одоо оншоо тавихад бол ямар шинжилгээ төлөвлөх юм. Тэгээд шинжилгээ хийсэн бол энэ шинжилгээний дүг нь тэгээд чи ямар унш тавих ямар эмчилгээ хийн гэж шууд тэгдэг. Тэгээд битгүй ингээд нэг ширхэг юм буруулчих юм бол ер нь зарим нь хав ингээд амар хөрхөн заа зөвлөдөө. Гэхдээ ер нь маасан заяа. Ер нь жоохон загнадаг байхгүй юу. Тийм. Тэгэхээр яг тэр ингээд загнуулж байгаа тэр үед бол тэр үнэхээр амар хэцүүдэг. Ер нь манай ангаах хоёртууд бол ер нь амар төвчээртэй. Айгуу тийм хүний үг дааж сурсан тий. Ямар ч хүнтэй харьцаж одоо ямар ч хүнтэй юм харьцах чадвартай гэж ер нь чадвартай болж одоо төгсдөг, төлөвшдөг. За одоо эндээс ингээд би өргөжлүүлээд ярих болно. За тэгээд дадлахын үеэр болохоор бид зөө яг дадлага хийсэн гэдэг ингээд батлаад тэмдэглэл бичдэг. Тэгээд ийм одоо ийм удирдамж байдаг байхгүй юу? Тэгээд энээ ингээд хэвлэж аваад сайхан тэмдэглэлээ бичнэ. Би ингээд тайлт харуулчих. Дараад бас манай дадлага хийж байгаа хүүхдүүд байх юм бол тий. Манай дүүнэр үзчихвэл бас хэрэгтэй юм байж магадгүй гэж одоо үзүүлэе гэж бодож байна. Тэгээ энэ дээр би ингээд эхлээд энэ дээр болохоор яг ямар тасагт гарсан. Тэгээ энэ дээр нь болохоор он сар өдөртэйгөө байдаг. Тэгээд нэг юм ер нь бол зүгээр нэг юм хуудснууд өгдөг байхгүй юу? Ийм хуудснууд байдаг заяа.
Тэгээд энийг ер нь чи өөрөө яаж шилжүүлж болох юм? Би болохоор ингээд дараад нь харахад амар байх үүднээс, дараад нь юмаа санах үүднээс ер нь бол ингээд аюул юм зургнуудыг ингээд хивэлж наасан. Тэгээ юу хийсэн, яасан ингээд. Тэгээ энэ дээр болохоор яг нөгөө нэг өвчтний одоо үзүүлж байгаа хүний царай, тэгээд нэр нас, овог нэр нас те одоо тиймэрхүү нөгөө нэг чухал зүйлсүүдийг ер нь бол бид нар ингээд ил задраах аюу хориотой байдаг байхгүй юу? Хориотой гэж угаасаа тэр чинь нөгөө нэг хувь хүний ухамсартай холбоотой асуудал учраас ер нь бол тиймэрхүү юм гаргаж болохгүй. Тэгээд эмнэлэг дээр болж байгаа бас тиймэрхүү процессууд ямар нэгэн зүйлийг ер нь бол тийм амар нарийн гаргах одоо ингээд харуулах ёсгүй. Хэдий хүн болгоо ингээд эмнэлэгт очиж үйлчлүүлдэг, үзүүлдэг ч гэсэндээ ер нь бол болохгүй штэ. Тийм болохоор яг ингээд хүмүүсийн нүүр мөр царай марийг нь оруулахгүйгээр яг нөгөө айл хэсэгт нь яг ямар одоо шархтай хүн байх юм бол яг ямар шархтай байсан ингээд шархыг ингээд хомруулж хагаад боломж гаргал дарнаа. Тэр болгон дарч чадахгүй. Тэгээд нөгөө нэг бид дараад нь ингээд өөрсдөө ашигладаг учраас манай эмчилгээгч нар маань зураг мураг дарахад бол нэг амар уурлаад байдаггүй. Тэгээд шинжилгээний хариу марив байх юм бол ингээд дээдлийнх нь хэсгийг ингээд арж агаад тэгээд бидэд яадаг. Зургийн дараад тэгээд тэрийг уншаад ер нь бол хайдаг байгаа. Тэгээд доор нь ингээд гарсан тасгийнхаа одоо эмчээс дагалдаж гарсан эмчээсээ гарын үсэг авдаг. Тэгээд иймэрдүү ингээд тэгээ яг нөгөө дагалдаж гарч байхдаа яг хамгийн одоо энэ тэмдэглэлээр хэрэгтэй зүйл гэх юм бол яг ингээд чи ингээд дагалдаж гарч байхдаа яг тэр доор нь ингээд юм бичнэ гэдэг бол айгүй хэцүү байхгүй юу? Амар олон хүмүүс ингээд орж ирэлт эмчид үзүүлэлтэд хийж яхад нь туслахгүй өөрхөн юм ингээд бичиж болохгүй шүү дээ. Тэнгүүт ингээд тэр доор нь ингээд сайн тогтоогоол уцаж яж удах юм бол гэс уцсан дээр нүүдэн дээр бичдэг ч юм уу тий. Эсвэл энэ ороо цаасан дээргээс хальтал бичил явна. Тэгвэл яг энэ дээр бол бичиж ямждаггүй. Тэгээд шинэ кейс ч юм уу за өмнө нь ингээд мэддэг байсан ч гэсэн хамаагүй мартсан байдаг шүү дээ. Тэнгүүт тэрнээрээ би юу яжсэн одоо энэ дээр одоо нэг өвчтөй хүн орж ирлээ те. Тэнгүүт тэр хүний кейсэн дээр нь яг ямар одоо өвчин байсан. Тэнгүүт дараад нь тэр өвчнөө ингэ дэлгэрүүлээ тэн дээр ийм шалтгаанаас үүсдэг ийм өвчин. Тэгээ голцоо ер нь бол онцлогоо эмчилгээ амар чухал гэдэг заяо. Тэгэл яг онцлогтой ямар шинжилгээ хийн тэр шинжилгээ нь яадیں۔ Тэгээд эмчилгээ хийх юм бол яаж хийх юм гэдэг тэднийг ер нь бол ингэ дэлгэрүүлээ бичсэн байхгүй юу. Тийм. Тэгээд бас тарианы өрөөнд аягүй олон хүмүүс нөгөө тариа хийсэн эмч олчод нөгөө тариа хийж чаддгүй эмчнэр аягүй байдаг штэ. Тэгэнгүүт нөгөө нэг тариа хийж сурах зорилгоор ер нь бол бид бас тариа хийлгсэн байгаа. Тэгээд ямар тариаг ямар зорилгоор хийдیں۔ Ингээд ер нь бол бид жоохон эмэндээ жоохон ингээд муу гэх юм уу. Ингээд эм нэг тийм амар сайн мэддгүү. Яг ингээд голцоо хичээл ингээд ороод явангууд ингээд за тийм юм уулгана. Одоо тийм үйлчлэгтэй юм уулгана гэдэг ч юм уу те. Зүгээр ингээд ерөнхий яриа авчдаг. Тэнгүүт яг амьдрал дээр ингээд гараад ирэнгүүт тэр чинь ингээд өөр ингээд амар олон юм нөгөө нэг юм оруулж ирж байгаа газрынх нь одоо эмнүүд нь өөр нэртэй байдаг. Нэг юм хэрнээ өөр нэртэй байдаг. Тэнгүүт тэр мэрийг ер нь бас ингээд амар сайн яалгаад нэр нь ямар байдیں۔ Яг зарагдж байгаа одоо үйлдвэрийн зарагдж байгаа нэршил нь ямар байдیں۔ Яг доторх одоо эмийн найрлага нь ямар юм гэдгийг ер нь бол бидэд сая энэ дадлага дээр бол амар сурч авсан. Тэгээд ямар өөрчлөлттэй байдгийг авсан байгаа. Тэгэл дадлага маань ер нь бол дадлага маань тэмдэглэл ер нь бол нэг иймэрхүү. Тэгээд яа бүгдээрээс нэг амар гоё маш олон зүйлсийг ингээд сурч авсан. Тэгээд зарим нь бүр ингээд яг их дүү шиг ингээд бүр амар гоё харилцаал явсан байгаа. Тийм ээ. Тэгвэл юм маш ариван баялаг маш гоё дадлага болж өнгөрсөн. Тэгээд бас анх удаа яалын суламжийн тасаг дээр ингээд бас жижигүр тоонж үзсэн байна. Тэгээд өмнө нь болохоор нөгөө нэг 2 дугаар курсын дадлага дээр юу яжсэн юм. Түүний хин төв дээр бид дадлагт гарч ирсэн. Тэгэхэд би болохоор яг нэг хүлээн авах дээр хуваарлагдсан. Тэгээ энэ жил болохоор ингээд ер нь бол ингээд тасаг ингээд тойроод явж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд 2 дугаар курстэй болохоор ерөөсөө тийг солигдоогүй би тэгээд бүтэн тэр чинь 96 цагийн дадлага байсан санагдаад хайн 96 цаг яг хүлээн авах дээр ингээд ажиллаж исэн байхгүй юу. Тэр үед болохоор яг ингээд өвөл заяо 12 сар тэнгүүт нэг амар олон газруудын нөгөө шинэ жилийн үе байсан. Тэгээ тэр үед яг хамгийн одоо их олон ирж исэн хүмүүс нь болохоор ингээд
хүүтэнд яг ингээд костюм би жактэй тэгээ шинэ жилээр ингээд шоудж чаад архитан согтураад тэгээд осгоцсон хүмүүс сквал яг ингээд юм хүмүүс ингээд дээр нь суугаад түлэгдсэн тийм хүмүүс байсан. Тэгээд өвөл байсан болохоор жоохон тиймэрхүү талын хүмүүс ер нь аягүй хэрж исэн. Тэгэл ер нь ингээд анзаараад тахад заяо энэ жил бас ингээд яарлаа цэцлэмжийн тасаг дээр гарч байгаа шүү дээ. Тэгтээ 100 тэгэнгүүт бас л адилхан сохтой хүмүүс ер нь бол. Тэгээд би яг юу харсан бэ гэхлээр ингээд манай монголчууд амар их архи уудаг болсон байна. Архины хэрэглээ бүр ингээд амар ихсэн байна. Бараг уудаггүй хүн алга. Өмнө нь бол ингээд зөвхөн эрэгтэй хүмүүс архи уудаг, тэ архичин гэж ингээд хоцлуулдаг байсан болол одоо ингээд эрэмгүй, хөвшин залуугүй, гэр бүлтэй байна уу, гэр бүлгүй байна уу хамаагүй бүр ингээд бүгдээрээ амар юм архины хамааралтай болсон байна. Тэрийг харахад надад ер нь жоохон амар хэцүү байлаа. Яа, 2 дугаар курстэй голцоо эрэгтэй хүмүүс л ирдэг гэсэн баггүй юу? Тэгсэн чинь энэ жил болохоор ингээд ерөөсөө хөөс хамаарахгүйгээр заяа ингээд архины хордлохоор бүр ингээд маш олон хүмүүс ирж байгаа. Тэгээ би бүр ингээд гайхаад хүүшээ ядаж эмэгтэйчүүд нэр хуухан болчих болохгүй мах та гэж бодсон. Тэгээл бүр залууч хүн байна, хөвшин хүн байна. Тэгээл бүр ингээд мэдгүй. Яг би яг ингээд юу ч хэлэхээр ерөөсөө ингээд ойлгохгүй байхгүй юу? Тэг ингээд ихийн, өвдөд ихийн. Тэг ингээд үзээд ингээд тусал мусал хийгээ шингэн нөхөх мөхтэй хорлого тайлах болох тиймэрхүү нэг л имчилгээ хийгээл тусал салхангууд өөрсдөө тэрийг салгаачих юм. Би гэрлүүгээ харнаа гэж босоод ирэх юм. Би ингээд what? Гү юу гэсэн үг юм бэ? Тэгээд ингээд яах байсан бол ингээд жимтээр өрөх байсан бол яах гэж ингээд имлэг бараатаж ирсэн юм гэмээр байгаа хгүй юу? Ер нь бол тийм жоохон юм өөрсдөө яг ямар нөхцөл байдалд ингээд ямар байгаа гэдгийг ингээд ухамсарлаагүй тийм ухамсаргүй хүмүүс ингээд бүр ингээд амар их болцсон юм шиг санагдсан надад. Тэгээд яг хуу ингээд ууж болно л доо хүний уухыг бол ингээд бид нар нэг тийм хориод байх ёстой одоо хорих хэмжээний хүмүүс биш те. Ялангуяа би ер нь бол уунуу байна надад хамаагүй. Гэхдээ ингээд нийгмээрээ бүгдээрээ тийм байгаад байна гэдэг чинь ер нь тэгэл хар усанд бүгдээрээ живээл аюу хэцүү болоод байгаа хгүй юу. Тэгэд ирээдүйд бас ингээл одоо ингээд эмнэлэгт үзүүлэх гэж ярьж байгаа хүмүүсийн бараг 70-80% дан ганц бараг архины шалтгаанаар тийм ирэх хүмүүс биш магадгүй. Ер нь сүүлийн үе залуучууд амар ингээд өөрсөндөө арчаатай, тийм эрүүл мэндэд амар анхаардаг. Гэл байн нөгөө одоо эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үйлчлэгт ингээд хамрагддаг болцсон штэ. Тэгж яхад ингээд мэдгүй надад басан гэхээс илүү ахаал архины хэрэглээ олон нэмэгдээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Бүр ингээд мэдгүй би яг юу гэж хэлхээ ерөөсөө ойлгохгүй байхгүй юу. Тийм болохоор ядаж таад маань тий одоо багасаа бас ууж муудаг ингээд хэтрүүлэн хэрэглэх гээд байдаг бол баг ч гэсэндээ бас ингээд багаар танаад багсаарэ эсвэл тунгаад харуулж уудаг болоорой. Тэгээд хөвгшөрчөөд битээ тэгээд ингээд архины хорлого нэг иймэрхүү юмар битээ ингээд ирээрээ. Өөрөө ингээд шалсахтуу заяо. Тэнгүүтээ ингээд одоо нөгөө нэг эренгүүт нь ингээд гар гэрхийн холбогдох дугаарыг өгөө гэх тийм штэ. Тэгэл тэнгүүт ээж гээл ээж рүү ярмаар нээжтэй ярмаар гэл бүр амар тэгээд цахгүй юу. Тэгэл тэр мэрийг ингээ харахад одоо ингээ амар хэцээсэн. Чаавас тэр ингээл ээж нь тий зайлвал насны хүн ингээл хүүхэд гаргаад тэрийг ингээ сайн сайхан яваасай гэл өсөж байгаа штэ бүх ээж аавууд тэгж хаад тэрний ингээ амар арх уугаад бүр ингээ хортлоонд ортлоо ингээ уугаад эмнэлэгдээ ирсэн. Тэгэл тэр чинь ингээ дархан гараагүй ингээ дахиад гэрлүүгээ харьсан гэсэн ингээ хаалгацсан. Тэг гараад харьсан гэсэн дараад нь дахиад л уун тий. Тэнгүүт ингээд тэр ээжийн сэтгэл санаа бас яг ямар байгаа бол мэдээж сайхан байхгүй. Тэгэл ээж нь ингээд угаасаа хүүн учраас ингээ муухай хандаж чадахгүй. Тэгэл өө за миний хүү гэж хоолонд нь бэлдэж өгөөл тойлол тий. Тэгэл явдаг. Тэгж яхад ингээд тэр хүүхэд нь яг ингээ юу бодож идэг бол мэдгүй тэр сэдвийг бодохоор л надад ингээ амар хэцүү санагддаг. Тэг би өөрөө тийм нөгөө нэг иймэрхүү арх уудаг хүмүүс амар дургу. Ялангуяа ингээд хүнээ байтлаа бодох хүмүүс бүр ингээд үнэхээр дургу. Тийм болохоор зөв жоохон хүнд туссан яг тэр нөхцөл байдал бол надад хэдий яг гэр биш эмнэлэг дээр байгаа ч гэсэндээ зүгээр ингээд өмнө нь
тийм нөхцөл байдалд байж үзээгүй учраас надад ингээд амар хэцүү байсан. Яа. За энэ ч яах вэ? Тэгээд зүгээр сайхан сонсоод тэ авах гэх яваханаар хандаарэ. Тэгээд зарим хүмүүс амар шүүмжилж магадгүй. Манай эмч нар ер нь амар мундаг хүмүүс байдаг. Тэгээд бүр ингээл анх ангаахт ороод 6 жил тэгээд тэрэн дээрээ нэмээд нэрээ заагаад резидентийн 3 жил 2 жил тэгээд нэмээд дотроо нэрсэн байх юм бол дахиад олгох гэл хийн тэ. Тэгээ ер нь ингээд хамгийн багаар бодоход бүгдээрээ ингээд яг нэг мэргэжлийн эмч болж төгсөд хамгийн багадаа 10 жилийг ингээд зарцуулдаг. Ер нь л маш их оюуны хөдөлмөр эрхэлж нойр хоолой ингээд хасаад өөртөө ингээд амар дайчсан тийм мундаг хүмүүс байдаг хгүй юу? Тэгэнгүүт хүмүүс тэрийг мэддэг заяо. Ингээд хүүхдүүдээ амгаахт оруулах ингээд амар хүсэлтэй байдаг. Амар олон ус ярьдаг заяо. Та хэдийн 90 20 гэсэн ярьж байгаа хүмүүс байгаа. Тэгэл хийм байлгатай жоохон сайн тиймэрхүү дуртай ч юм уу хүүхдээ хамгаал хийж аваад энэ ч болчих юм уу гэд айгуух тэгдэг. Тэгсэрнэ яг ингээд одоо ингээд анаас сурж байгаа хүүхдүүдийг гоё гэл бас айгуух хүүхдүүд тэгдэж штэ. Тэгэл ямар гоё энэ ч болох гэж байгаа юм уу ангаах юм уу гэл тиймэд хоох гэл тэгдэг. Тэгсэрнэ ингээд яагаад бүр ингээд эмч болоод гарсныхан дараа эмнэлэгт ингээд ажиллаж байхад хүмүүс ингээд амар мохой тийм дээрлэхэнгүү хандсан болоо гэж би амар гайхдаг. Айгуух боддог. Ингээд бүр багаас нь тэг эхлээл ингээд орсон цагаас нь эхлээл ингээд өө ямар гоё ямар мундаг юм өстө нэр мундаг эмч болоорой сайн эмч болоорой гэдэгдэг. Тэгсэрнэ ингээд өөрсдийнх нь гаргаж байгаа эмч нартай харьцаж байгаа эмч нарыг ингээд үнэлж байгаа үнэлэмж нь амар бага. Айгуу муухай харьцдаг. Тэгэл нэг өөрсдийнх нь боол байх хэрэгтэй юм шиг харьцдаг тийм хандлагууд ер нь бол хаасайгүй бүр маш их байд юм билий. Гэтэ бүгдээрээ биш бас амар хүндэлж харьцдаг тий яг үгээр нь байдаг тийм хүмүүс байдаг. Тэгээд гэтээ нөгөө нэг сайн дунд нөгөө муу хүмүүс олон байдаг гэдэг шиг тий. Үлээ сайн дунд цаар олон билүү. Юу гэдэг лээ нэг тийм утгатай үг байдаг шүү дээ. Тэр бол аюу үнэл санагддаг. Тэгээд хамгийн одоо ингээл үхгээл өөртөө бүр ингээд хамгийн өмнө өвдөд үхлээ штэ гэж хийж байгаа үедээ эхний гойдгүй эмч нарыг л гойдаг штэ. Яг хөө эмчээ үзэдэг үү яах вэ хүү гэд. Тэгсэрнэ айгуу тэ нэг багхан өвдсөн ч юм уу тэ яг юм үхэхтэрээ тулаагүй тийм үед болохоор ингээл эмч нарыг элдэн янзаар хэлээл ингээл лаймай бичлэг хийгээ сошиал дээр айгуу буруу юмар ингээл түгээгээл явдаг. Тэг яагаад тэгээд юм болоо? Тайдад мэдж байгаа юм байна уу? Тэгвэл коммент дээр бичээрэй за. За ер нь тэгээ нэг тиймэрхүү тэгээд өөрсдийнхөө биеийг өөртөө өвтгчөөд тэгээд та нарт туслаад дэмжлэх гэж байгаа эмч нартай битэн мухан хандж байгаарэ. Яа тэгээд ямар ч гэсэн маш удаан хугацаанд бодож явсан хэлийг гэж бодож исэн хүмүүсээ яагаад ойлгодгүй юм бол гэж бодож исэн зүйлсийг ярьчлаа. Тэгээд таад бас авах их уханаар хандаарэ. Тэгээд ойлгох нэг нь ойлгоод, тэгээд ойлгохгүй нэг нь зүгээр тэгээд алгасчаарэ. За юу. За нэг тиймэрхүү байна. Тэгээд миний энэ удаан нуршиж ярьсан яриаг ингээд дуустал сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Бай бай.